Тэгэхээр төрийн албаны зөвлөлийн гишүүнээр нэр дэвшиж байгаа энэ 3 нэр дэвшигчийг бол ерөнхийдөө дэмжиж байна. Өнөөдөр төрийн албаны хуулийн шинжилгээний тухай яригдж байгаа энэ цаг үед ялангуяа бас ажлын дадлаг туршлагатай шинэ үзэл бодол, шинэ хандлагатай юм хий гэсэн санаа бодолтой 2 шинэ гишүүн орж иж байгаад бол бас их талархаж хүлээж авч байна. Тэгэхээр надад төрийн албаны бүтээмжтэй холбоотой, ялангуяа төрийн албаны бүтээмжид нөлөөлж байгаа төрийн албан хаагчийн доктор суршилтай холбоотой нэг 2 асуулт байгаа юм. Өнөөдөр ингээд үндэсний аудитын тайлан, бас төрийн албаны зөвлөлийн тайланг ингээ харахад бол 24 оны байдлаар хэд нийт төрийн албан хаагчдын 18.3% нь ажлаасаа халагдсан, солигдсон байгаа. Энэ бол маш өндөр тоо. Тэгэхээр төрийн байгууллагын үйл ажиллагааг алдагдуулна, нөгөө шинэ хүний чинь сургана, ажилтан дадлагжуулна гэдэг ингээ бас цаг хугацаа хөрөнгө яваад идэг ийм талтай. Тэгээ ингээ харахад бол ердөөсөө 5 хүний 2 нь төрийн албанд 0-5 жил ажиллаж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ уг нь бол 23 онд төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмсэн, нийгмийн баталгааг бас шийдвэрлэх олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэний үр дүнд бол өмнө нэг 23% нь халагддаг, солигддог байсан. Одоо 18 болоод 5%-аар буураад байна л да. Тэгэхээр энэ цалин хөлснөөс гадна бас энэ халагдаж солигдоход хүргээд байгаа өөр цаана нэг юм суур шалтгаанууд байгаад байна уу? Энэ дээр та бүхэн юу гэж боддог юм бэ гэж асуумаар байна. Хоёрдугаарт нь 2017 онд батлагдсан төрийн албаны хуулинд мерит зарчим гээд тунхаглаад оруулаад ирсэн. Тэгэхээр энэ мерит зарчим маань төрийн албаны гүйцэтгэх, удирдах албан тушаалд дэвшин ажиллахад төрийн албанд ажилласан байх хугацааны шаардлагуудыг тавиад эхэлчихдэг. Хэрвээ төрийн албанд ингээ байнга халагдаад солигдоод идэг байх юм бол тэр хугацааны шаардлагыг хангаж гүйцэтгэх, удирдах албан тушаалд ажиллах хүмүүсийн чинь нэг сонгон шалгаруулах нөөц санчин улам хомигдоод байна л гэсэн үг. 24 онд гүйцэтгэх албан тушаал, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд тухайлах юм бол 20,762 хүний сонгон шалгаруулалт зарласан байлээ. Тэгэд энэний дөнгөж 50% нь хангагдсан байгаа байхгүй юу? 50% нь нөхөгдөөг үлдсэн. Тэгэхээр ингээд ийм их хатуу ийм системийг бий болгоод гаднаас хүн орох арга байхгүй юм хатуу хаалттай системийг бий болгочхоод тэгээд дээр нь төрийн албан өөрөө ингээд доктор сууршилтай ажиллах арга байхгүй болоод ирэхээр чинь цаашдаа нөгөө нөхөгдөх оронтой нөхөх юм боломжгүй болох гээд байна. Тэгэхээр энэ төрийн албаны хуулийг шинжлэх гэж байгаа энэ үед энэ асуудлыг ер нь яаж шийдэе гэж та бүхэн бодож байгаа вэ? Энэ дээр ямар санаа оноотой байна вэ гэж би тодруулъя. За залзуугийн нэр дэвшиж хариулт өгье. За үндэсний төрийн албан дээрс үндэсний аудитын газрын тайлан дээр бол нийт төрийн албан хаагч 18% нь юмдан байдлаар шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна гэж тайллаа. Энэ дээр бол тэж сонгуулийн циклтэй холбоотой төрийн албаны шилжилт хөдөлгөөнүүд бол нэмэгдсэн байгаа. Хоёрдугаарт энэ бүтцийн өөрчлөлтнөрээр бас алгаас илгээ хийгддэг асуудлууд бол байдаг. За энэ шилжилт хөдөлгөөнийг хэрхэн багасгах вэ? Яаж төрийн албанд хүмүүсийг доктор сурталтай ажиллуулах вэ гэдэг дээр бол миний хувийн бодол бол энэ шатлан дэвжих арга хэслийг л бид нар саядар дэмжиж ажиллах шаардлагатай гэж харж байна. Тухайн нэг хүн төрийн албанд ажиллаад 3-4 жилийн дараа би ийм байр суурь төрнө гэдэг тэр юм тодорхой байх ёстой. Энэ тодорхой бус байдлаас хамаарат энэ төрийн албанаас гарах гэдэг юм уу? Тийм сэтлийг бол төрүүлдэг гэж магадгүй гэж бодож байна. За нэр дэвшиж төгссөн гэл хариулт өгье. За хэрлэн гишүүний асуултанд хариулъя. Төрийн албаны тухай хуулийг 1994 онд анх баталж түүнийг 2002 болон 2017 онд 2 удаа шинжилэн найруулсан. Төрийн албаны тухай хуулийн сүүлийн шинжилсэн найруулгыг 2017 оны 12 сарын 7-ны өдөр батлаад 19 оны 1 сарын 1-ээс эхэл дараад үржигдснээс хойш өгөхөд 28 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байна. Энэ орсон 28 удаагийн нэмэлт өөрчлөлтийн 22% нь буюу 79 нь бол хуулийг дагалдуулж оруулсан өөрчлөлт байх өгөөд за үлдсэн 6 удаагийн өөрчлөлт нь бол төрийн албан тушаалын ангилал, төрийн албан хаагч тавих нийтлэг болон тусгай шаардлагууд, за төрийн албан хаагчийн цалин өс урамшуулттай холбогдсон заалтууд л орсон. За төрийн албаны хууль тогтоомж зааснаар бол эрх бүхий албан тушаалтан бол 55 захиргааны актыг баталгаар үйлчилсэн. За төрийн албаны тухай хувьд
нийт төрийн жинхэнэ албатай 142 заалт, төрийн үйлчлэгээний албатай холбоотой 11 заалт дагаж мөржиж байна. За тэгээд төрийн албаны тухай За Бачаалын заяа бол гişүн асуулт асууя. Үг хэлье.